Агаарын бохирдолтой холбоотой төрөл бүрийн чиглэлээр гадаадуудын 30 орчим судалгаа өнгөрсөн хугацаанд хийгдсэн. Зөвхөн нэгийг нь онцолбол гэр хорооллын цэцэрлэгийн хүүхдүүдийн цуснд хүнд металл буюу хар туулга агуулгадж байгааг тогтоосон байна. Мөн агаарын бохирдол амьсгалаар дамжиж хүний бие эрхтэнд хүрч амьсгалын болон зүрх мэдрэлийн олон өвчин тусах шалтгаан болж байна. Улаанбаатар хотод угаарын хийгээр хордсон тохиолдол түүхийн нүүрсний хэрэглээг хориглохоос өмнө 100 мянган хүн тутамд 6 бүртгэгдэж байсан бол шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш хугацаанд 40 болж хэд дахин нэмэгджээ. Тэгвэл цэлмэг тэнгэрс наашлахын хүрээнд олон асуудлыг шийднэ. Үүнд дулаалах аян өрнүүлэн дулааны алдагдал ихтэй байшин нэмж барихыг зогсоох, сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийг ашиглах, түлшээ солих, хийн түлш ашиглах зэрэг олон боломжуудыг харж байна. Хамгийн гол зүйл бол ерөөсөө нөхөртөл энэ гэр ороодлын яндангийн тоо буурахгүй байгаа. За хичнээн шахмал түвш хэрэглээ нэвтрүүлээч энэ хоруу чанар нь арилахгүй байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр энэ түлштэй холбоотой байна л да. Түлшийг бид нэр сайжруулах хэрэгтэй юм байна. Одоогийн шахмал түвшийн дэд бүтцийг ашиглаад түвшээ айжмаар сайжруулах явах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд хамгийн гол явах хэрэгтэй зүйл бол гэр ороодлын энэ 73 мянган гэрт амьдарч байгаа хэрэг. За 80 мянга орчим байшин амьдарч байгаа энэ хайлуудын байшин гэр сууцыг стандартын дагуу дулаалах ёстой гэж үзэж байгаа. Хийн түлшний тухайд эх 5 жилийн хугацаанд хүрэн нүрсийг гүн боловсруулах замаар диметилийн эфирийн түлшийг үйлдвэрлэх үйлдвэрийг 2 үе шаттайгаар ашиглалтанд оруулж гэр хорооллын айл өрхийг 100% хийн түлшээр хангана. Энэхүү үйлдвэр нь Герман, Франц, Япон бүгд найрамдах Хятад ард улсын батлагдсан технологиудыг нутагшуулан жилд нийт 200 мянган тонн хийн түлшийг үйлдвэрлэх юм а. Бүх гэр байшингаа дулаалыг Монгол улсын хүчинд үйлдвэр мөрдөж байгаа норм стандартын дагуу бид нэр ингээд бүх байшин гэрээ дулаалахад бол жилд одоо түлж байгаа түвшний хэмжээг 170 мянган тонноор 30% хүртэл бууруулах боломжтой байж байгаа. Үүний ард дээрээс бол энэ завсрын шилжилтийн үед бол энэ хийн түлш хагас коксын түлшээр бол энэ шийдья гэдэг ийм зорилт төвшүүлсэн. Эхний бол одоо 2-3 жил бол импортын одоо LPG хийн түвшээ бол оруулж ич айл өрхүүдэд хангын зөвөрийн байдалтай. Тэгэхээр бид нар бол одоо бол хөрсөн дөөрөө буугаад хамгийн ихэнд бол энэ гэр ороодлын 73 мянган гэр 80 мянган байшинг дулаалах ажлаас эхлэх ёстой. Өргөн хэмжээний компанид байдлаар явах ёстой. Энэ хүрээнд одоогийн сайжруулсан шахмал түвшийг илүү цэвэр утаагүй түвшээр солих урт хугацаанд бол сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрээр бүрэн сольж утааг бол арилгах ийм бодлогоор явах нь зүйтэй гэж бид нар үзэж байгаа. Монгол улстай стратегийн түншлэл бүхий орнуудын засгийн газар, нэгдсэн үндэсний байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргэн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай нэгт хамтран ажиллагаа эхэлж байсан юм. За мөн улсын хурлын 2024 оны сонгуульд оролцсон намууд бүрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг бууруулах талаар олон амлалт өгсөн нь энэхүү цэлмэг тэнгэрс наашлахыг хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх бодлогын үндэс болж байна.